Хувь тавилангаа хүн өөрийн гараар бүтээдэг. Амьдралын энэ эгэл үнэнг ойлгож ухаарсан эрхэм хүмүүс л эргэх орчлон гэрэлтүүлдэг гэлтэй. Магадгүй тэдэл чухамдаа энэ амьдралын тулгцыг өргөх багнан болдог байх. Тэдний нэг бол Жадамбын цэцгээ. Одоогоос 50 жилийн өмнө тэнцвэртэй уран нугралтаар Монголын нэрийг дэлхийд өргөж явсан цэцгээ охин. Ховд аймагт тоглолтоор явж байхдаа олгооны хагалгаанд орж сайн эмч нарын ачаар эрүүл саруул болсон охин мис заслын эмч болж олон хүний амийг аврагсан гэх нууцхан хүсэл сэтгэлдээ тээжээ. Хүүхэд насныхаа он жилүүдийг үдсэн алтан тайзаа хөлс хүч авиас бэлгээ зориулсан циркийн урлага тэрээр эд хийж бүтээх оргил үедээ орхин эмч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн юм. Ховд аймгийн тоглолт төгсөөд аймгийн төв дээр тоглож идэл өвдөд өөр айгаад бөөлжөө тэгээд одоо аюулхаа дээр өвдөд тэгэл одоо эмчт үзүүлэх болтол чинь нөгөө манай нэг найз урам нуграач төрийн сайрагч нар усан бо намайг үзэл орон дээр хөвтгээд үтсэн нэг гидсэн дээр дараал аваал гараал давал наач олгоо юм би чамд ааш тавьчлаа. Тэгэл нөгөөдөө үзүүлээд нөгөө манай ахын чинь тоглолт дуусан гот дутуу тоглоод би зарим тоглолтын дээр нөгөө элементүүдээ зарим нь хийж чадахгүй гарч ирээ загнуулсан л та. Яа чи ичгүй энд өвдөд тэгэл худлаач чадахгүй байшлаа гэл. Тэгээд нор самбонаач олгоо орчихсан байна. Тэгээд нөгөө манай ахын аваачаал намайг шууд нэрээ өвдөд ингээд тоглолт харангууд Ховд аймгийн нэгдсэн больницы эмч дээр явж үзүүлсэн. Мэдслийнхэн эмч бүрвэ гэж юм байсан. Үзээд шууд олгоо энэ одоо хагалгаанд орно гэдэг. Тэгээ хагалгаанд ороод олгоогоо ахуулаад тэгээд амар өвдөжсэн. Тэгээд хагалгаа ахуулангууд зөв-зөвөр болол ястай гоё мэрэгжил эмч юм бэ. Нэрээс эмч бол. Тэг тутмаа өр мэдслийн эмч болъё гэж шийдсэн. Жадамбын цэцгээ эмч зүрхний хагалгаагаар мэрэгшин ажиллаж байсан манай хуруу дарам цөөн эмэгтэй мис асалжийн нэг. Уран гартаа мис асаж хэмээн дуудуулж явсан үеч түүнд бий. Харин өнөөдөр түүнийг Эйхоны цэцгээ нэрээр нь Монголын ангаа ухаанд андахгүй болжээ. Хийж бүтээхийн онгод хиймроор халигж сэлгэж яваа юу даа гэж бодогдохоор баялаг түүхтэй эрхэм эмч би чинь Азийн одонд төрсэн хүн шүү дээ хэмээн эгэл даруухан өгүүлнэ. Азийн одонд төрсөн алтан гартай эмч. Бяцхан цэцгээ охиныг ээж нь циркийн дугууланд бүртгүүлснээр уран нуграач болох анхны алхан тавигджээ. Дугуулангийн хүүхдүүдээс улсын циркэд жүжигчин шалгаруулж авахд 10 настай цэцгээ охин тэнцэж 1959 оны намар төрийн шагналд ардын жүжигчин Цэнд Аюуш багшид шав орон тэнцвэртэй уран нугралтаар хичээлж эхэлсэн байна. Дөрвөн хүүхэдтэй охин хүүхэдтэй л тэр үед чинь яаж исэн гэсэн. Тэгээд тэдний хүүхэд 8 дугаар ангидаа жирэмсэлж байгаа чичгнээс сонсч исэн гэсэн. Тэгээс дөрвөн хүүхэдтэй л нэгэн ч гэсэн хоолнд нь залхуулыг цирк чинь болсон гэсэн. Тэгээ би зүгээр байдгүй байсан гэсэн. Ерөөсөө би ч өөрөө мэдэн л дээ жоохныхоо товтол одоогийнхаар годратна тэр үеэр годратал гэдэг хэзээ нэл нугарч байгаа нэгэл чадж байгаа ч юм буруу ч юм пиддэл нугарч ачаал байдаг тийм хөвгтэйсэн. Цирк дээр энэ дугуулангийн хөвгтүүдээс загалдан жүжигчин шалгаруулж авна. Тэгээ бүгднгийн нэг 10 хэдэн хөвгт одоо Дамдэсрэн багш, Жавсмагийн Дамдэсрэн гэж гавьяат жүжигчин, акробат юуны багш, Али Алагчин тэр хийдэгсэн. Тэр багш дугуулаа ажиллаж байсан. Аваач цирк дээр шалгасан чинь одоо Нажигсэрэн гихч одоо миний Наруу самбо бид нарын багш Цэнд Аюуш багш төрийн сайрхалт ардын жүжигчин. Ингээл баахан хүмүүс шалгаад тэр 10 хэдэн хүүхдээсээ ягаан цэцэгтэр тэнцээд тэгээд тэнд дагалдан жүжигчнэр боллоо гэж шалгалтанд тэнцсэн гэд одоо нэг орцсон хүүхд байгаа энэ хүүхдтэй таярыг танилцуулна гэд ягаан цэцэгтэр энэ Наруус Цэнд Аюуш багш дагуулад орсон. Тэр Наруу самбо энэ хөдөөнөөс ирсэн завхнаас ирсэн хүүхд Наруу самбо гэдгийг танилцгээд тэгээ Наруу самботой танилцаад бид гурав нэг өдөр 1959 оны 3 сарын 5-нд циркийн даргын тушаалаар дагалдан жүжигчин гэдэг альбом тушаал танилцуулаад ажиллаж ирсэн. Тэгээ цалинтай. Тэгэл 2 дугаар ангиас цалинтай улсад нэг хөдөлмөрийн дэвтрийг ичүүлээд хөдөлмөрөө өнлүүлж эхэлсэнтэй. Тэгээ дагалдан жүжигчин нэг жил хийж итэл чинь мэрэгжлийн шалгалт болно гэж дахиж шалгалт аваад
Тэгээ гуруулан жинхэнэ жүжигчин болж эхэлчихсэн. Ингээд циркч юм болсон. Тэгээ тэн чинь ястан алтан үеийнхэнтэй байсан. Цэндаа юушгшрын бидний доор нь уулзааж исэн. За одоо амьдэсрэн багш байна. Тэр Данзангой Содномгой энэ чи бүгд цог тоглодог. Тэгээл тэр Арслангийн цэрэн дорж гээл мундаг улсууд бүгд одоо тэр том алтан үеийнхэнтэй цог шавь нь болж цог ажиллал цог тоглолтод явал цэрэн төлөн багш гэдэг одоо миний номерын партнер өгөөд багш. Тэр өстө дэлхийд байхгүй номер хийжсэн дөө. Эмэгтэй хүмүүстээ одоо мажиг сөрөгч гавьяач ч гэсэн төрийн сайргалт мажиг сөрөгчдэрийг тэр урт төмөр тэр гаргаал тоглуулдаг. Тэгээ бид хоёрыг өргөдөг. Тийм мундаг байлаа хүн байсан. Тийм том мундаг улсуудтай цуг ажиллаа шавнасан. Учираас би бол их азтай л хүн байна. Монголын циркийн урлаг, уран нугралтыг дэлхийд гайхуулсан авьяастан, 20 дугаар зууны манлай циркчин, ардын жүжигчин, төрийн шагналд нурав самбуугай цэцгээгийн багын найз. Бяцхан охид хичээл тараад л хамтдаа бэлтгэл хийж циркэд өнчсөөр үе зайгүй нөхөрлжээ. Гадны улс орнуудаар аялан эх орныхоо нэрийг дуурсгаж явсан он жилүүдээ дурсахад одоо ч тэд хүүхэд насандаа эргээд очих шиг болдгоо. Ер нь бидний тэр үед 4 хүн хүүхэд байсан цэрэгтэй. Ягаан цэцэг би энэ цэцгээ Данзангой инхээ гэж. Инхээ ягаана бид гурав чацуу цэцгээр бид гураас нэгдэв. Гэнгийн хувцсан шкаф байдаг байсан байхгүй. Тэр хувцсны шкаф дөрүүлээ орчоод урд урдаас хар суучгаад үлгэр ярьдаг байсан шүү дээ. Тийм жоохон байгаа байхгүй. Тийм жоохноосоо бид 4 ер нь циркэд байсан да. Тэгээд ганц эрэхтэй сүүлдээ нөгөө инхээгээ заримдаа ад үзээд чам дээр үлгэр ярьдаг байхгүй. Үлгэр нуугаад яар. Тэгэл томчод энэ идэд юу шивгнээд байдаг юм болоо гэл ингээд шивгнэлтгэхэр нуугдаад болтохнолтал. Тэгэл бид дөрөв их тоглолдог байсан чи циркийн дамжууд те. Ястын юуг нуугаад байдаг юм боо гээл өстэй. Тэгээд айгүй их тоглолдог байсан шүү дээ. Бид тийгэж циркийнхний дунд жоохон тийм хүүхэд бол өссөн л дөө. Намайг өстэй сайхан тоглоогой тоглож баярлал. Ялангуяа манай сургуулийнхан манай ангийнхан очиж үзэгчл их хичээн шүү дээ. Аав ээж нар төсөө манай ангийнх ирсэн байна гэл гой тоглох гэж хичээн. Тэрэндээ маш их таашаалаа. Тэр маань бол тэгээд л ерөөсөө их л гоё байсан да. Цэцгээ давхарсан 8 сандал дээр ундааны шил тавиад нугардаг байсан нь циркийн түүхэнд бичигдэн үлдсэн тэнцвэртэй уран нугралтын хүнд үзүүлбэрүүдийн нэг байлаа. Тэр сандлын тэнцвэр гаргасныхаа дараагаар гадаад их олон орноор явсан. Тэр сандлынхаа тэнцвэрээр би нугралтаараа бит хоёрын хамгийн их гадаад явсан орн бол артчсан Вьетнамаас Хана, Хайфан, Винлэн гээд хатуудаар бит хоёр тоглоод явсан. Тэгээд бит хоёр Хошиминтээр уулзсан. Цэцгээ Хошиминтэй зураг авахсан зураг байгаа шүү дээ, тий. Тийм нэлхаасаа ахуулаад циркэд орсон. Их сайн жүжигчин байсан. Цэцгээ циркэд орсноосоо хойш тэр сандлын тэнцвэр гаргасан. Тэрний дараагаар ягаан цэцэг бид гуруула кальцины номер хийж исэн. Цэцгээ дараа нь Нямдаш багш сандаг ах хоёртой шаттай тэнцвэр хийж исэн. Зарим номеруудаас нь л дурдах тий. Полиотны Монголын циркэд анхны хийсэн полиотны номер дээр ажиллаж исэн. Трапезны номер хийж исэн. Акробат 3 усан гавьяач жүжигдсэн цэрэн дулам гэж сайхан авгаа байсан л да. Тэр хүнтэй гавьяач жүжигчин мажгаагч энэ 3 бол их удаа номер хийсэн. Тэр эмэгтэйчүүдийн пэшний номерыг хийж исэн. Тэр пэшний номерын орой дээр бол энэ амдаа зуудаг одоо циркийн хил дээр яваа зүбник гэдэг энийг цэцгийн анх циркийн манежинд бол тоглосон жүжигчин байгаа. Дараа нь тэр хоёртойгоо акробатын 3 хийж исэн, акробатын 4 хийж исэн. Ер нь 10 хэдэн номер хийсэн циркийн манежинд байх та. За тэгээд циркээс гарах сонирхол байгаагүй байх гэхээр үнэхээр ангахад өглөөний сургууль хийгээд оройжин тоглоод тэгээ ангахт сурна гэсэн ойлголт байхгүй ч гэсэн би тэгэл одоо нэг ясанда манай аав хаалгацсан л та. Тэр үед нь би бас нэг номер хийж байгаа. Одоо ягаан цэцэг сүлд наваад гавьяач жүжигчин болсон юм. Торон дээр өсөрдөг батуудын номер тоглож бэлтгэл хийж сургууль хийж байгаа дайж чаддаг. Хөлөө гэмтээсэн. Тэгээ өвдгөр нь болж чадахгүй өвдгөө жигээл ихцээрээ явдаг. Тэгээ тоглолтын дараахан тэгээд шалгалтаа л хазганж явж байгаа л өгчээсэн. Тэгээ ийм ятсан
аав талентуулаар соёлын яамны шин сайд дээр бас албан ажил гүйцэтгэж явж оронгуудаа гоогаад миний охиныг юм хэдэг гэмтцэн бэртсэн одоо гаргаад гэж гэсэн чинь өө за тушаал гаргаад. Тэгээ соёлын яамны сайдын шууд тушаал гараад циркийн дарга гэсэн циркийн дарга шинэ хүн мэдгүй. Тэгээд бас за гэд. Тэгтээ циркийн дарга айхтар шууд мэдхгүй болохоор 100 циркийн хамраад гадаад дотоод явчихсан. Би нөгөө усын шалгаж үлдсэн хүн шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүн бол бас би шинэ авсан хүн чинь би сайн мэдгүй юм чинь гэдэг. За ямар ч байсан анагаах ухааны дээд сургууль сурах 5 жилийн хугацаанд нь чөлөөлөе. Төгсөөд ирээд цирк нэрээ вэ эмчээр байл ажиллаарай гэдэг. Тэгэхээр тийхүү заа гэж амалтчих. Тэгээд ангаахт ороод төгсөөд яхаар чинь 5 жил болсон юу хийж чадах вэ тэг. Хэрвээ циркэд цаашдаа ажиллаад ингэж байсан бол энэ гавьяа жүжигч ардын жүжигч болох хэмжээний тим жүжигчин байсан. Ер нь бид гурав их сайн төгссөн штэ. Манай багш бол их чадaltaй хүн байсан. Би энэ циркийнхандаа ярьдаг байхгүй. Цэцгийн цэцэг бид гурав их сайн явж байгаа штэ. Яагаад гэвэл хэрвээ цэцгээ циркэд байсан бол гавьяа толох байсан байхгүй юу? Тэгтэл очисон газараа бол доктор болсон юм чи. Тэгэхээр энэ бол авьяас байхгүй да. Чадвартай. Би бол эмчийн хувьд их чадвартай эмч гэж боддог. Яагаад гэвэл дээс үлд нэгтгэж намайг жоохон цэцгээ дандаа миний чихийг ухдаг байхгүй жижигний. Тэгсэн чиний чихийг ухсаар байгаа дээ эмч болсон штэ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бүр тийм тотны тий яадаг гэсэн энэ олон игчтэй тэгээ дандаа игч нартайгаа өвтөө орч унтдаг байсан юм л дандаа хүний өвт орж урдах дуртай тийм хүүхэд байсан. 10 дахь ангид төгсөхт нь цэцэг Японд тэр агаарын гимнастикаар бүр ингээ номер бэлтгэсэн явах гэж байсан. Тэгсэн чинь ээж бас өвдөд тэгээ ерөөсөө би цирк баялын юу эмч болъё гэж ээжэд хэлсэн. Тэгээ ээж энэ эмч болох нь зүг юм гээ. Тэгээд 10 дахь ангид төгс жил нь хуваар ирээд цэцэг онц сурд юм чинь шууд ангаахын юунд хуваар авсан байхгүй. Тэгээд ээж бол эмч боллоо гэхтэн баярлж ирсэн. Цэцгийн охин улсын тэргүүний 1-р сургуулийг амжилттай дүүргэж, анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцсанаар эмч болох мөрөөдлөө биелүүлжээ. Оюутан байхдаа л багш нарын анхааралд өртөж төгсмөгцөө шаасны нэрэмжид нэгдсэн 3 дугаар эмнэлгийн мис аслын тасагт орж ажиллалаа. Академийн сурвалжлагч гишүүн шинжлэх ухааны доктор профессор Ичин Хорлоо гэж багш байсан эмэгтэй. Тэр багшийн дугуйланд би явдаг байсан. Тэгээд намайг тэр зүрхний судалцсан дасгын эрхлэгч Бондан гэж хүнтэй уулзуулаад 3 дугаар эмнэлгийн энэ манай оюутны дугуйланд явдаг хүүхэд чи энэ зүрх сэтгүүлдэх шинжилгээний материалууд өгдөг энэгээр битээр илтгэл тавина. Тэгээ Бондан багш надад материал өгөөд энэ за энийг уншаад ингээд өгөөрэй тийм ном уншаарай гэж ном зам зааж өгд. Би тэр одоо зургнуудыг аваад тэр үуч чангаахын хичээл орос хэл дээр ордог байсан. Багш нар лекцээ яваад тэгээ илтгэл мэлтгэлүүд нэг монгол хэл дээр явна л да. Тэгсэн Ичин Хорлогч чи монголоор Ичин Хорлогч мөн өөрөө монгол хэл таарах хүн байсан. Монголоор бичиж чадахгүй бүх юм орос дээр бич. Тэгээд чи илтгэлээ монгол дээр тавихгүй орос дээр тавь. Тэгээ илтгэлээр орос дээр тавьсан чи одоо тэр үед чинь докторийн багш байсан жигч сөрөн багш гэж байсан. Цүлд эрүүл мэндийн сайд энэ байсан. Өстө мундаг хүүхдээ надад тэгээд нэгдүгээр харилцчихсан. Тэгээд тохиолдлоор тэр бол зүрхний юу гэдэг надад бас их сонирхол татах нэгдүгээр юусан ер нь гоё юм байна. Зүрхний мис асалж боломж гэж бодог энэ шинжилгээ гоё юм гэсэн маягаар. Тэгээд төгсөөд Ичин Хорлогчтой удалжи хүрээ дээр шавдарсан багштай уулзсан байна. Диплом аваад ирэв. Тэгээд за сурлагын чин гайхан гайгүй. Чи тэгээд чадах юм уу гэл. Тэгээд би өөрөө дотор айгаал тэр олон улсуудыг хараад их айчсан. Тэгээд яхад юу ч гэсэн гээд нэг удаа аваад үзний ажиллаж үзсэн гээд болцол тавиад чи одоо тэгээд өдөр тэдэн ном уншин ингэн тэгнь одоо ягаачгүй хүнтэй сууж болохгүй хүүхэд гаргаж болохгүй тэргээл 5 жил чи хүүхэд гаргаж болохгүй гэл за гэл авчаа тэнд орж байгаатай баярлалаа. Тэгээд тэд нар бүгдээр сууж исэн Бондан багш цагдаа багш тэр юм асуугаал. Тэгэл тэрэнд нь хариулал гараад ингээд орж исэн. Тэгээд тэнд ороод л явах та. Тэгэл мундаг эмч нарыг дагалдчихж байгаа ш. Зөвлөх багш дарга шиг дарга нар багш нар шиг багш нар өдөрт тоожилтууд тасгийн хэрэглэшээс эхлэх тийм мундаг улсууд байгаа юм чинь. Ямар ч өөдгөө тэнийг хэлвшил амтныг сургах гэсэн баг л та. Тийм мундаг улсуудын гар дээр очсон тэгвэл их баяртай. Тэгэл миний анхны гараа тэгж хэлсэн дээ мисэлж. Эмч хүн тэр дундаа мис аслын эмч чухам ямар байх ёстойг цэцгээ энд л сурсан. Амсхийг завгүй өдөр хоногуд хором хугацаатай уралдан дуусгах хүнд мис аслууд
Эмч хүний баяр жаргал, уйтгар гуниг бүхнийг би сэтгэлээрээ мэдэрсэн он жилүүд өнөөдөр дурсамж болон үлджээ. Тулгын мис заслын эмч одоо тэгээ зүрхний эмч одоо сэхэн амьдруулах эмчгээд сувилагчтайгаа ингээд бүгдээрээ багаараа одоо тэр зүрхэн тагалгаа хийсэн хүнээс сахиад хондог. Ингээ хоноход бидэнд бол тийм сууг унтах газар гэж байхгүй. Шүнжэнгөө цөмөрөө трийг харан замдаа ядарсан үедээ одоо хүн харахтаа бид нэр халаадаа шалан дээрээ тавиад тэрэн дээрээ унтаад тэр хүнийхээ одоо эрүүл мэндийн төлөө зүтгэж явсан ч удаатай. Тэгээд одоо яг цэцгээ маань эхний үед хэрүүргийн мис заслын эмч байсан хаалгаанд ордог. Ер нь мисийн эмч хэрэгшэрлэг харцаараа л ойлголцдог. Би ингээд цэцгээ эмчтэй одоо хүүхдийн төрөлхийн гажиг, олдмол гажиг, төрөлхийн гажиг ийм хаалгаанууд байнгын оролцдог байсан. Цэцгээ эмч маш хурдтай, хүлгээ ухаан сайтай, мэдлэг чадвартай тийм эмч байсан. Бид хаалгааны сүлэгчний эмчийн тэр мэдлэг чадвар одоо хурдыг гүйцэхийн тулд бид нар чинь толгоогоо маш сайн ажиллуулна. Юу гэхээр цаг алдах ёсгүй. Бид хоёр хоёулаа нэг хагалгаа хийжсэн чинь бид хоёр уулна мис заслын эмч нь одоо нэг талдаа тусалж байгаа эмч нь нөгөө талдаа зогсох хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн хоёулаа хагалгаа хийгээд зогсохдоо бид хоёр байраа солиод зогсчих. Шагдусран багш маань орж ирээд бид хоёрыг загна. Та хоёрын хэн нь хагалгаагаа хийж байгаа юм бэ? Яагаад ингэж хийгээд харахад байраа солиод зогсчихсан мөртлөө хагалгаагаа хийгээд байх юм? Та хоёр гэж бит хоёрыг хүртэл зэмлэжсэн. Бит хоёр бас хагалгаан зөндөө орж ирсэн. Гэхдээ ганцхан зүрхний хагалгаа биш. Тэр үед манайх бол олгойч авдаг байсан, гидсний хагалгаа, шамбарм ер нь бам байн булчирхай гэх төрөл үеийн хагалгаанууд манайд хийгддэг байсан. Тэгээд тэрэн дотроос цаашдаа зүрхэнд салж гарсан байхгүй юу? Цэцгээ эмч шаасны нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн мис заслын тасагт академич, доктор, профессор, шагдар сүрэн, эчин хорлоо, бундан, гоош зэрэг алтан үеийн алдартай эмч нараас суралцж тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Шавийн эрдэм багшаас гэдэг зүрхний мис заслаар мэрэгшиж эрдмийн ажилд хөтлөгдөн орсон минь сайн багш нарын аж хавья нүмер нойлог. Алтан үеийнхнээс суралцж явсан азтай хүн шүү би хэмээн цэцгээ эмч багш нараараа бахархна. Дандаа мундаг актив шагдар сүрэн багш хичээ хорлогч Монголын амтны миссистийн тэгээ бондан багш гэл одоо тэгээ баасан чи өгш гэл цуг ажиллаж байгаа улсууд маань дандаа мундаг улсууд байхгүй. Мис заслын эмч тэр дундаа зүрхний мис засалж байх амаргүй. Өндөр мэдлэг боловсролоос гадна асар их төсвөр төвчээр шаардсан хүнд ажил. Тиймдээж зүрхний мис заслаар мэрэгсэн эмэгтэй эмч манад хуруу дарамт зөөн байдаг. Бид мэдж байгаа манай Монгол улсад эмэгтэй зүрхний мис засалж хоёрхан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол одоо эмэгтэй хүнээс анх амьд хүний зүрхэн дотор хуруугаан хийсэн хүн бол анх одоо цэцгээ гэдэг зөвхөн гэж хэлмээр байна. Монголд зүрхний мис заслалд зүрхэнд хүрсэн эмэгтэй одоо эмчийн хувьд анхных нь гэж би боддог. Яагаад гэвэл 1997 онд Ангаа ухааны докторийн зэрэг хамгаалахдаа зүрхний төрөмл болон олдмол гажигуудын үеийн мис заслын эмчилгээг Ангаа ухааны практикт нэвтрүүлэхэд цэцгээ одоо гар үе оролцож өөрийнхөө хамт олонтой өөрсдийнх багш нартай өөрсдийнх дасгийнхантай хамт одоо ажиллаж Ангаа ухаанд одоо зүрхний мис заслыг хөгжүүлэх хувь нэмэр оруулсан. Цэцгээ эмчийг ажиллаж байх үед одооных шиг өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл байсангүй. Зүрхний мис засалчид эрдэнэт хүний амийг аврахын тулд секунд дойлоор хэмжигдэх хором хугацаатай уралддаг байжээ. Одоо бол орчин үед бид нар багаж тоногл сайжраад юу болж өөр ингээд 50 тухтай хийдэг. Тэр үед чинь цагт хязгаарлагддаг юм байсан. Зөвхөн зүрхний төрөлхийн газрыг зүрхийг нээгээд онгойлгоод дотор талд нугаад зоргоо 1 2 3 зоргоог ингээд ойж шидэх тэрнийг нөхөх энэ төргээл жижиг нь бол ойчхон томхон бол нөхөн гэх чинь заавал цаг ордог. Гэтэл чинь тэр зүрхийг зогсоогоод ингээд зогсож яах гэдэг бол цус шахахаа болчихно. Тэгэхээр тархинд цус очихгүй 5 минут болох тархи өгчдөг байхгүй. Гэтэл тэрний чинь нэг 15 минут зогсоох үед энийг бол удирддаг хүмүүс наркоз эмч нар. Одоо их буянтай улсууд манай багш нар Монда багш төрийн сахиргалт энэ хүний хийсэн гавь хувь ерөөсөө энэ зүрхийг зогсоож ажилуулах нөхцөлийг хангаж гисэн хэмс засалж байна.
Хүний биеийн температур 36 авах чинь 31 2 доошлоод 25 6 хүртэл градус бууруулна. Энэ үед болохоор нөгөө таруу ичдэг штеп. Тийм маягаар хүний бодисын солилцоо удаашраад 5 минутанд өгөх тарихтэр 15-25 минут хүртэл өгчихгүй байх. Тийм боломж нөхцөлийг бол Мондо огш маань тэргүүрээ доктор хамгаалаад тэгэл одоо за тэдэн минутанд ишүүгээл наркоз эмчилгээд тэдэн минутанд ойрох ёстой гэж юм юу заадгийн цаг хоорондоо уралддаг. Тэгэл тодорхой хугацаанд хийх ёстой гэсэн юм яадаг. Тэр хугацаанд ноёдаг ийм юугаараа бас ялгаатай. За тэгээд тэр үед бол тэр зөвлөлтийн мэс засалч нар байсан. Манай Монголын одоо 1 номерын мэс засалч энтрэл тэр одоо калапан зүрхний хавхлаг гэж ярьдаг юм да. Тэр солих, түүнийг солих. За зүрхийг бол хиймэл зүрх гэдэг аппаратанд орлуулад бүх цусыг хиймэл зүрхний аппарат эргүүлээд зүрхийг бол хуурай өөрөөр хэлбэл цусыг юулж аппаратанд эргүүлээд тэр зүрхэн дээр операц хагалгаа хийдэг, мөн хавхлаг сольдог. Энэ бол одоо ч хүнд хэцүү мэс засалд ордог ийм мэс заслыг хийдэг байжээ. Энийг бол Оросоор бол операцийнаас хомс ярилцаа гэж хэлдэг. Тэр тосгор хоорондын тасалбарын цоорхон мэсгэлийн имчилгээ хийх гээд бие хийн эмчид энэ цэцгийн эмчид туслахаар цэцгийн эмчийн хагалгаа хийх гээд тэгээд би тэр дээд доод хөндийн гэж авд юм л да. Тэгээд энд одооных чи бишээ тэр үед чи аюу хэцүү байсан байхгүй. Минут заадаг яг одоо жишээлх юм бол 10 минутын дотор хагалгаа хийн 15 минутаас илүү болж болохгүй. Яг тийм нөхцөл хагалгаа хийдэг байсан шүү дээ. Тэгээ нөгөө тэрийн чинь одоо би дөнгөж сургууль төгсөөд ирсэн. Дөнгөж анхны мэдгэдэгхүнтэй байж ах энэ үед бол би тэр заавал 15 минут болж ах ямар хэрэгтэй гэсэн гэж боддог. Тэгээд намайг дээд хөндийн доод хөндийн хаадаг байхгүй. Тэгээд нэг тэрийг одоо төргийн энэ яагаад нэгээд ингэж өгөөтгөчтэй зэрэг би нөгөөх нь нээж өгөхгүй тэгээд байгаа. Тэгээд намайг чинаатга хурдан хийлдэг загнаа. Тэр бол одоо зүгээр хөхтөөч гэх юм уу? Аль эсвэл одоо зүгээр хайхрамжууч гэх юм уу? Тийм хүн бас болж илээс. За мэс засалд бол ном уншихаас гадна мэдлэг мэргэжлийн дэвшлүүлэхээс гадна тэр мэс заслыг гараараа хийдэг одоо дээл, шилв ойж байгаа юм шиг тийм ээ. Энэ сийлвэр хийж байгаа юм шиг уран гараар одоо ойдл ойж байгаа юм шиг тийм нэг байглаасаа ягцсан авиас хэрэгтэй байдаг юм аа. Тэр бол бас мэс засалж болгонд бол тийм авиас байдаг гэж би хэлэхгүй. Гоё одоо сийлдэг, хатгадаг тийм уран хүнтэй адилхан мэс засалч нар байдаг юм аа. Их хурдан төвөггүй хийдэг. Энэ бол тэр дөрөвний миний хэлдэг байглаасаа ягцсан авиасаа. За цэцэг эмчийг бол би энэ одоо авиастай эмчнэрийн нэг гэж бол боддог. Би бас хүндэлж явдаг. Та одоо ийм бор царайтай хүн байж би бол таныг бол цагаан цэцгээ гэж хэлмээр юм байх юм. Та чи одоо хагалгаанд бол цус мус гаргахгүй аюу сайхан их нямба хийдэг тийм хүн байхгүй. Тэгээд тэрүүгээр нь бол одоо энэ манайхан бүгд мэднэ л дээ. Ер нь хагалгааг бол их сайхан хийдэг, их цэвэрхэн хийдэг, нямба тийм үений бүгд мэднэ. Тэгээ яг юу юм эмч хүнд бол өвчтөн эдгрээд сайхан голоод гарах шиг баяртай өөрийнхөө мэрэгчлэр бахах шиг юм байхгүй. Яаж чарахгүй дийлдэхгүй болоод өвчтний алдахад бол гойтрахгүй, гонирхгүй, өөрийгөө харахгүй зөхгүй гэж эмч хүн байдгүй. Өөрийн буруу хичнээн биш байсан ч гэсэн хэл хэцүү байдал байдаг л да. Энэ бол эмч болгоныг давж гардаг асуудал зөвхөн мэс засалчд. Тутмаа мэс засалчд бол бүр босод хагалгаанаас илүү ялгаатай нь болохоор хагалгааныхаа ширээн дээр эндх асуудал бол ердийн хагалгаанууд ховор байхад зүрхэн дээр бол маш их эрсдэлтэй шууд хагалгаан дээр зүрх зогсоод зэрэгэхгүй байх явдал бас байдаг. Энэ бол тэр бисээ бос хагалгаанаас илүү ноцтой юу гэдэг. Тутмаа эмхтэй хүнд бол заавал хийгээд юу гарах юм л их л байдаг. Мэс заслын эмчээр ажлын гараагаа ихэлснээс хойш цэцгээ Шаасны нэрмжид улсын клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зүрх судас ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч улсын клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм. Хатуу шаардлагатайч хамт олноо халуун дулаан урамсгалаар нэгтгэжигдэг, чухал асуудлыг цагаалдалгүй хурдан шуурхаа шийдчихдэг. Зарчимж шулуун шудраг эмч өдөрт гал хашиж байхтааж түмэн дүнлэгдэх тод мөртөө явсныг дурсах хүн олоо. Цэцгийн эмч 1982 оноос тасгийн эрхлэгчийн ажлыг авсан. Манай зүрхний мэсэл гэдэг чинь нүсэр том тасаг. Энэ тасаг зөвхөн 3 дугаар эмнэлэгт биш Монгол улсын нэрийн өмнөөс ажилдаг. Тэр үеийн одоо зөв толгой тулстай хамтран ажилдаг.
53 ажилчин хамтран ажилладаг гэсэн. Тэгэхээр ийм нүсэр тасыг энэ хүн одоо үнэхээр сайн удирдах явсан. Тэр үед цэцэг эмч залуухан байсан. 80 он чинь 30-аад настай. Тасгийн эрлэг хийж явах хугацаанд бол одоо 60-70 гаруй хүнийг удирдан цагаан байгуулна. Дээрээс нь хүн зүрхний мэслийн хаалгаанд орно. Дээрээс нь бас жижүүрхийн хэвлийн хүндийн мэслийн хаалгаанд орно. Энэ бүгд зүйлийг л одоо гардан өөрөө хийж ингээд хувь хүнийхээ хувьд бол одоо чадварлаг хөдөлмөрч тийм эмхтэй. Удирдах авьяа сайтай. Тэгээд одоо энд ажиллаж залуу одоо эмч сувлагч нараа байр нэг эмэгтэй залуу эмч сувлагч нараа байлтанд авах чадвартай. Тэгээд хүнлэг энэ сэтгэлийг нь бол одоо бид нар манай тасаг би болон манай засгийн бүх хүмүүс одоо бахархан ярьдаг. За засгийн өгч маань нэгэн үе манай улсын 2 дугаар төвийн эмнэлэгт эмчгийн хэлсэн орлог захирлаар ажиллаж байсан. За мэсэлд бол үнэхээр илэгтэй мэслийг бол сайн ойлгодог хүн гэдэг нь бас тэр бидэнтэй ажиллаж байх үед бол бас харагдаж байсан. За манай засагт бол үнэхээр бид нартай бас санаа нийлж, гар нийлж ажиллаж байсан. Олон одоо шинэлэг зүйлүүдийг бас манай эмнэлэгт хийхэд бидэнд бас их тусдсан болж, нөмөр нөөл болж байсан гэж бид нар одоо хүртэл ярьдаг. За тэр үед бол манай тасгийн урсгал бас их зүг байгаагүй. Энэ урсгалыг бол бас бид нар санал тавьдаг л байсан. Тэгээд засгийн өгч маань хүлээж аваад тасгийн урсгалыг бол бас их зүг болгож өгсөн. Хэд авиан оншилгоо Монголд нэвтэрч анхны эхо аппаратууд нэгдсэн эмнэлгүүдэд тараагдж байсан цаг үеэс цэцгээ энэ чиглэлээр мэрэгшин ажиллах болсон. Мэс заслын ширээнээс нь холдуулсан ч сонирхон судалж гүнзгийрүүлэн хөгжүүлэх их хүсэлт хөдөлсөн болохоор эхоны эмч болох замд татан оруулсан академич Гоош багштаа үргэлж талархаж явдаг. 85 онд одоо миний багш манай тэнхимээр хэлж академич доктор профессор ардэмч Гоош багш одоо эхо гэдэг аппарат байдаг оруулж ирлээ. Тэнхимдээ оруулаа. Тэгээд чинь нэрнээс нэг жилийн өмнө оруулсан юм одоо отгон гэж генетикийн багш байсан ангахт хүн нэгдүгээр төрөхөд оруулаа та өөрөө хараа тэгээд одоо энэ бүрсөрн эмч гэдэг хэд хэдэн эмчнэр ягаад нэгдүгээр төрөхтөр анхны эхо орж ирж яаж ирсэн зөөр эхо ургийн гажиг мажиг тодорхойлно гэдэг. Тэгээд тэрний дараа л одоо манай эхо орж ирэхэд Гоош тэнхимд яагаад одоо ийм аппарат оруулаа гэж шууд нэг өдөр одоо чи энийг харнаа гэсэн. Би баг хөө юу вэ багш нэрээс тэрнийг нэг харсан ийм эхо нэг ажилуулах нэг би мэдхгүй юу ч мэдхгүй би чадахгүй гэсэн чи юу ярьж байгаа чи одоо. Тэгээ тэнхимдээ хамгийн залуу багш нь байсан. Би ямар хайруул багшийг Батмаг багшийг харуулдаг юм шиг миний багш надтай ах мэд. Бидний хал чи залуугаар чи сурч яар. Компьютер мэдгүй үгүйгээр баг ойлгох шахсан чинь юу ярьж байгаа чи одоо. Тэгээ шууд авчираад л ингээл тавиал ингэж хардыг. Багш өөрөө тэр нэгдүгээр төрх аппаратн дээр бас хэд хэдэн марцсан. Надад өдөр мэддэг туршлагатай өөрөө их ном уншдаг юм болохоор. Тэгээд оруулж ирээд одоо энэ аппаратыг харгал. Тэгээд надад тулгаад өгч гисэн. Цэцгээ багш маань бол яг эрдэмтэн хүн л дээ. Үнэхээр эрдэмтэн судлалын төлөө төрсөн юм шиг юм хүн. Их бүрэн дэлгөөхөн эрдэмтэн хүн дараахан гэдэг шиг манай цэцгээ багш бол үнэхээр дараахан. Анх 1985 онд одоо 3 дугаар эмнэлэг дээр шаасны эмнэлэг 3 дугаар эмнэлэг дээр анхны эхо аппарат ирж байхад академич Гоош багш тэргүүтээ манай эмчнэр тэр эхо аппаратыг бол ажилуулт хүндээ суралцж байсан. Тэр анхны суралцагч нарын нэг буйгүй өгөөд манай эхоны анхны эмч нарын нэг гэж үздэг. Тэгээ 86 оноос 86 оны хавраас санаж ин түүхэн дээр тэгж бичигдсэн байдаг. Манай 3 дугаар эмнэлэг дээр бол эхогоор бол онцлогын эмчилгээ хийхэд бол хамгийн анх гар бие оролцсон эрдэмтдийн нэг гэж үздэг. Ингээд үүнээс цааш 86-оос хойш бол 3 дугаар эмнэлэг дээр эхоны онцлогыг бол хөгжүүлэхэд үнэхээр үнэтэй хувь нэмэр бол үзүүлсэн. Сургалтанд ирсэн аппарат байхгүй. Энэ аппаратыг нэгэнт байгаа юм чинь манай энэ өчтнийдэг үзэж бай гэдэг дөрвөлжүү дарга гэж амжилт ерөнхий чих мундаг захиан байгуулагч юм байсан. Орлогч дарга нь эмчилгээ хэрэгс орс халтар иш шалтар гэж энэ хоёр ч манай тэнхимд орж ирж Гоошгч самтай нэгэн танах юм аппарат авсан бол одоо энэ анч зүйн тасгийн 5 номерын өмнө байрлуул цэцгийн эмч тэндээ сургалтаа зөвхөн оюутан сургаад байхгүй одоо манай өчтнийдэг үз эхог эмчээр тамиллаа гэдэг. Тэгээд тэнхимэрхлэлтэй тагцаад тэгээд 3 дугаар эмнэлэгт эхогийн анхны эмч гэдэг нэр зүүгээд
багшийнхаа зэрэгцээ гэдэг чи хагалгаан доор нь зүрхнийхээ хагалгаан доор нь чинь тэгээд л ингээл хагалгаан доор нь ихогоо харан хичээлээ зам. Тэгж байгаа сурсан да. Би өөрөө мис засалч хүн учраас хүний дотор гэдсийг ингээ харж исэн хүнд чинь гаднаас нэгэ битүүгээр харахад их сонирхолтой. Яг нэг чинь нэг гэдэг штеп энэ судсан тэнд байдаг. Тэр эргэтэн чинь тэрнтэй зэрэгцээж идэг. Гэ тэрнийг их гайхаж сонирхоод тэгээд сүултээ бүр донтой юм шиг болдог штеп. Тийм учраас би энэ мэрэгчлэлд бол маш хайртай. Миний насан туршийн мэрэгчл багштайч баярлж явдаг гоош штеп. Манай гоош өгшүүл цэцгээ багшийг их үнэлдэг. Өгсөн үүрэг даалгавар бол сайн биелүүлдэг. Ер нь хийсэн ажилдаа их махруу ажилдаг гэж одоо жишээ болгож их ярьдаг байсан. Цэцгээ багш гэсэн одоо гоош өгшийг их үнэлдэг. Өөрийнх нь бичсэн миний багш гэсэн шүлэг одоо тэр самбардаар байж байна. Тэгээ багшийнхаа тухайд овчхон мөртлөө их тодорхой гоё хэллэгтэй шүлэг бичсэн. Энэ аппарат бол цул эрхтнийг л хардаг. Хэвлийн хүндийн цул эрхтнийг л хардаг. Өөр эрхтэй харагдахгүй гэж ярьдаг байсан л да. Угаасаач ном хэвлэлтэй гэж бичсэн. Тэгээд зүгээр санамсаргүй нэг өдөр би жижиг хийж ийсэн. 3 дугаар эмнэлгийн яаралтай мэсэл жижиг хийж итэл. Багшаа төгсөртэй мөрчлээ яаралтай үзээд өгөөч. Тэгээд явцгаая. Гүүгээд очиод нөгөө хүний үзлээ төвжирлаарай биш. За хувьдаа болохоор би ходоод гинт тэлэгдсэн юм байна гэж юугаа аншаад татвар тавьчаад за одоо тийм хүний ходоодыг угаана ийм тариа хийгээд тэгээд совилгчтай хөвлөөхөн суулж тийм тариа хийчих. Тэгээд тодоонд зон тавиад ходоодыг угаа гэдэг. Шингээ гарсан цөсний олцтой хар ногоо өнгөтэй шингээ төмпөн дөрөв гарсан. Багшаа таны хэлсэн онц зүг байна. Хүн ер нь яхад юу харагддаг юм бол гэж бод. Хүлээж гээд нөгөө хүний одоо нас илхэн дараа авчиадгүй яхад авчиадаг. Тэгээ яхад дээр өөрөө авчи харсан чинь энэ гэдсэн дотор нэг том ойлгох шиг юм байна. Ийшээч хуйлрал нөгөө хүнийг огохоор ингэж хуйлрал гүзээтэй ус шиг том юм харагд. Багшаа ходоодыг яхагаар харж болохгүй дээ. Ердөө үед болохгүй ч шинээр дөрөвчхүүл явбал харин л дээ. Үүлэн хаа юу? Үгүй. Одоо хартаа ходоод биш гэж юу? Тийм бэ. Ингэж харж болно гэж та яаж мэдээвэ? Ингээ харсан чинь ингээл янз янзаар харсан чинь ходоодны яг хэлбэр, ходоодны амсар, орон хоёр нуглаа гэсэн шиг харагдаад байгаа гэж одоо чи ходоод харагддаг юм бол. Өөрөө очиод нэг аяг ус өрөөндөө очиод өөрийг харлаа юу ч байдаг. Дахиад буцаж орж ирдэ буцал ус усгаад нэг аяг уучаад харлаа байд. 4 аяг ус уужиж харсан чинь тэр хүний хамгийн сүүлийн ходоод хардаг шиг яг миний ходоод харагдчих. Өөшөө хойлорч ханиас ч тийш тийшээ гэж. Энэ ходоодынхоогоор харна гэж юу хийдэг? Гэлээс үүсгэжсэн шүү дээ. Тэгэхэд өөрөө ходоодны шархлаа өвчнийг эхо оршоод баримжаалах шиг яа тавих вэ гэдэг чиглэлээр шинжилгээний докторийн ажлыг хамгаалчихсан. Тэгэхээр чин тэр чин ингээд би бас тэр үед нөгөө нэр ходоодыг хардгүй юм багш яаж хараад байдаг юм бол та гэж ингээд гайхаад бас ингээд явж исэн. Тэгэхэд чин одоо ингээд харахад чин эхоогоор нь хардгүй хэрэгтэй гэж ойлгоо. Ясыг ч л харж ил байна, үдийг ч л харж ил байна, ходоодыг ч л харж ил байна. Харахгүй юм аалгаа ш. Тэгэхээр одоо өөрийгөө тэгж л одоо боловсруулж тэр хүн өөрөө тэгж боловсрсныхаа хэрээр одоо шавнараа сургана гэдэг бол бас гэрэл мэндийн салбарт оруулж байгаа одоо оюуны хөрөнгө боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг чинь хүний нөөцийн хөрөнгө оруулалт. Тэгээд ингээд энэ хүний одоо тэр гавьяг ингээд яриад байх юм бол энэ их юм байгаа. Цэцгээ багш маань одоо 90-ад оны үед манай тухайн үед бол манай улсад компьютер томографи, MRI аппаратууд бүр байхгүй байсан. Компьютер томографи бүр хожим 2 дугаар эмэгт ирсэн. Тэгээд тэрнээс өмнө бол энэ хөндөд эрхтнүүдийн талаар зөвхөн дурангийн шинжилгээ хийх боломжтой, эсвэл эрентгийн тодорхой эрентгийн шинжилгээ хийх боломжтой л гэсэн ийм ойлголтууд манай эрүүл мэндийн практик байсан. Тэгээд цэцгээ багш маань өөрөө бол одоо мис заслын эмч, зүрхний мэслийн эмч,
Тэгээ маш мундаг одоо эмнэлэг зүйн клиницист юмч байгаа. Тэгээд багш маань өөрөө тэр эмнэлэг зүйн одоо ажилтан дээрээс үнслээд тэгээд хитаваа онцлогоог өөрөө мис заслын эмчүүд нь доторх байгаа эрхтнүүдийн нүдээр нээж хардгийн хувьд хитаван аппаратыг ашиглаж тэр эрхтнүүдийг ер нь харах боломжтой байна гэдгийг судалж исэн. Тэгээд энэ бас Европын орнуудад ч гэсэн хитаван тусламжтайгаар энэ хотоод бүдүүн гэдсэрийг үзэх боломжтой гэдэг тухайн үедээ судалгаанууд гарч ирсэн. Тэгээд багш маань энэ чиглэлийн одоо судалгааг хийгээд энэ Монгол улсад бол хамгийн анх удаа энэ хүндэт эрхтнүүдийг хитаваар үзэх боломжтой гэдэг судалгаа хийгээд бүр патент хүртэл авсан байж байгаа. Тэгээд тухайн үед ер нь одоо ч гэсэн заримч нар хүндэт эрхтнийг хитаваагаар шинжлэх боломжгүй гэж ойлголттой байдаг. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой. Хоёр өлөө оюутны дагуулад ийнхогийн хооронд очиод нэг литр ус уулгаад харж байгаа. Юу харж бөөлч гногшаа дийлгүй. Саадгүй нэг нь 3 нэг нь 3 аяг нэг нь 4 агч бол уулгаж байгаа. Харсан чи яг хотоодны хэлбэр ийшин шилжүүлээ бүр яг л харагдаад болдгоо. Тэгээ зургийг авчихад за баярлалаа хүүхдүүд одоо юм доор. Тэгээ хичээлээ тараад гоошгоч дээр орлоо. Багшаа бивчг дээр нэг юм үзээд ингээд. Тэгээ өглөө асаад би ингээд өөрийгөө хараад оюутан харсан зургийг нэмж. Хүү яг юм байна. Аль ч одоо оюутан байлаа гэж. Хоёулаа бас нэг оюутныг заавал багштайгаа очив. Хүү яг юм байна харагддаг юм. Одоо наатаа хараад бүр сайн хар, бүр сайн суд. Тэгээ шпос гэдэгээс шинэ бүтээд ондорцоо санал тим юм авах хэрэгтэй. Багш бол айгүй их дэмжээ сайн намайг баярлуулаад тэгээд савааг үнч авт. Тэгээд баярлал заад. Би ч өөрийг их тоож байгаа юм да. Бүдүүн гэдээс ходоод нарийн гэз маань өөрөө дотор их хэмжээний хий агуулдаг хэрэгтнүүд байна. Тэгэхээр нөө хитаваа шинжилгээнд эзэнд байгаа хий маань өөрөө дууны төлөвийг хамгийн их сарниулдаг ийм одоо дүрсийг одоо тод харагдуулдаггүй хүчин зүйлс нь хий байна. Тэгэхээр хийтэй байгаа эрхтнийг үзэх хитаваа шинжилгээ үзэх боломжгүй. Харин тэрийг яаж одоо боломжтой болох вэ гэхээр одоо эзэнд байгаа тэр хийг пийгүү болоход шингэнээр дүүргэж байна гэсэн үг. Тэгэхээр шингэн орчин дотор шингэн орчинтой энэ хүндэт эрхтнүүдийн хананд нь байгаа эмгэг өөрчлөлтийг бол харах боломжтой болж байна. Сайн хэвлэлэрч бичээл муулуулаад эхлэхээр зэрэг бүр болоо тайцаа зүгээр 5 цулаар. Багш нар бид яасан чи одоо дарахгүй болчиход яаж юм. Гүй багшаа сайн дэрч бичсэн байна. Одоо тэг хүмүүс хардггүй гэж яхад би юу гүвтэй одоо хүмүүсийн дургуур. Юу ярьж байгаа тех тутмын харддаг юм байхгүй. Багш л намайг хурцл зориулж ирсэн. Тэгээд нэг хэсэг хайсан байснаа нэрээ яадаг ингээл хараад тэгээд цаашлал бүдүн гэж суулаа цааш наад уушгийг би харна гэж бодоагүй тэр зүрхний хагалгаа хийсэн хүмүүсийн цээжний хүндэгдэх шингэнийг харах гэж байгаа л. Тэгээд сүүлд нь тэр уушгины хатгалгаа хавдар мавдар захын байртай юмудаар төвөн байртай. Тэгж л ингээл сүүлдээ донтоод өшөө хардгүй юм харах уу гэсэн бол үе хараад булчин хараад Хитавийн онцлогоо нь хүний биед сөргөнлөөгүй амар хэлбэр ажиллагаатай учраас дэлхийн ангаа ухаанд өргөнөөр хэрэгэлдэг. Гадны мэрэгчсэн эмчнэр ходоод хөндийн эргэтэн төдийгүй үе мөч нугас нурууны өвчин эмгэгийгч эхогоор алдаа мадаггүй оншилдог. Энэ төрлийн судалгаа шинжилгээ улам бүр нарийсаж ахиц дэвшил гарсаар байна. Харин Монгол энэ салбарыг дэлхийдээ зэрэгцүүлэн хөгжүүлж олон жилийн турш тасралтгүй судалгаа шинжилгээг хийн шинэ патентууд авч эхо оншилгоогоор шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан ганц эмч нь цэцгээ юм. Хамгаалтын ажил дээр манай академич доктор профессор Нямдгаа хэлэхдээ сүүлийн 20 жилд хийгээгүй сүүлийн 20 жилд таарлаагүй ийм сайхан хурал мэтгэлцэн маргаантай ингэж болж өнгөрлөө гэж магтаж байсан. Үнэхээр ч тийм юм байгаа. Мама хэлцэх энэ одоо үйл явцад манай цэцгээг бол маш сайхан хариуллаа. Өөрийнх нь одоо судалгааны ажлыг бүрэн төгс эзэмшсэн ийм хүн байна гэж дүгнэж байсан сайхан мэт санагдаж байна. Дотор эртний хитавийн хэмжээсүүдийг тодорхойлсон явдал нь ангаан ухааны практикт анхдагч нь болсон гэж үздэг. Цэцгийн эмч 1975-аас 2012 оны хооронд Эх орондоо болон Орос, Малайз, Герман, Хятад, Хонконгд мэрэгжил дэвшлүүлжээ. Шинэ бүтээлийн 9 патенттай.
ашигтай загвар 1, оновчтой саналын гэрчлэгээ 8-ыг авч тэдгээрийг сургалт, судалгаа, эмнэлгийн практикт нэвтрүүлээд байна. 1994 оноос бүдүүн гэдэсний зарим өвчин эмгэгийг эхогоор онцлох болжээ. Одоогийн анагаахын шинжилгээ ухааны их сургууль, мөн эрхүүгийн анагаахын их сургууль, мөн Франц эрдэмтдтэй хамт хуралд бидүүд хамт оролцож ирсэн юм байна. Энэ хуралдаа цэцгээ багш ихтгэл тавиад бидүүд тэнд чинь Оросоор ихтгэл тавьсан. Цэцгээ багш бол их сайхан Оросоор ирдэг. Тэгээ ингээд Оросоор ихтгэл тавьсны дараа бол Оросын эрдэмтднүүд их асуусан л да. Тэр юунуудаар асуусан гэхээр цэцгээ багш яг тэр үед бүдүүн гэдэсний эмгэгийг эхогоор онцлох талаар бол тэр үед бол ихтгэл тавьсан. Тэгээ дараа нь бол нэлээд асуулт, хариулт нэлээд их өрнсөн. Тэрэн дээр ялангуяа Оросын эрхүүгийн анагаахын эрдэмтэд бол тийм бүдүүн гэдсийг эхогоор харахад тухайн үед бол 2001 онд боломжгүй гэсэн тийм байдлаар тийм сөрөг байдлаар одоо асуулт асуугаад түүнд нь цэцгээ багш нэлээд нухастай хариулж байсан. Ялангуяа цэцгээ багш чинь бүдүүн гэдсийг эхогоор бүдүүнгийн эмгэгүүдийг эхогоор онцлох үедээ бол нэг шингэн уулгаад тэгээд йогийн дасгал хийлгээд бүдүүн гэдэсэнд нөгөө шингэнийг очсныхаа дараа нь эхогоор хардаг нэг тийм аргачлал боловсруулчихсан. Тэр талаараа тэгээд цэцгээ багш сүлд нь ихтгэл тавьсныхаа дараа видео бичлэгийг нь бол үзүүлсэн. Оросын тэр эрхүүгийн анагаахын багш нар эрдэмтэд нэлээд сонирхсан, гайхсан, Монголын анагаах ухаан нэлээд өндөр хөгжсөн юм байна гэдэг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд сүүлдээ танахтай хамтран ажиллая. Тэгээд хамтран одоо суралцсан энийг хөгжүүлэх гэсэн талаар хамтран ярилцж байсан байна. Сүүлд би санаж байна Бурятаас Оросын холбооны улсын зарим газраас цэцгээ багш дээр зөвхөн бүдүүн гэс ходоодны эхог одоо суралцъя гэсэн тийм одоо эмчнэр ирж одоо суралцах болсон байгаа тийм. Энэ нь бол цэцгээ багш бол нэлээд энэ талаар бол олон улс бол танигдсан ийм өндөр эрдэмтэн хүн учраас би одоо энэ талаар бахархаж явдаг. Цэцгээ эмч 1997 онд зүрхний тусгуурын таславчийн цоорхой, уушгины артерийн нарийсэл хавсарсан гажигийн уншилгоо, месаслын эмчилгээ сэдвээр анагаах ухааны докторийн зэрэг 2006 онд Монгол хүний дотор эрхтний хэд авьяан хэмжээс месаслын зарим эмгэгийн хам шинж сэдвээр шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан. Дээрх судалгааны ажлынхаа үр дүнг сургалт практикт бүрэн нэвтрүүлжээ. Месаслчдаас эмэгтэй одоо 2 хүн шинжлэх ухааны доктор хамгаалсан. Үүний нэг нь бидний мэд бүхний багш. Монголд анхны шинжлэх ухааны докторыг Мандан гисэн хичээл орлоо хамгаалсан болвол манай цэцгээ шинжлэх ухааны докторыг месаслын чигээр хамгаалсан. Тэгэхээр анагаах ухааны доктор, шинжлэх ухааны доктор бол 2 өөр. Шинжлэх ухааны доктор бол анагаах ухааны салбарт тухайн мэрэгдлэрээ шин сэтэл, шин санаа, шин аргачлалыг гаргадаг ийм зарчимтай. Мөн одоо месаслын зарим өвчтний хам шинжийг хэтавны шинжилгээ болон месаслын үзлэгээр нэвтрүүлсэн анагаах ухааны одоо томоохон нээлт, томоохон шин санаа, шин сэтлийг бий болгосон гэж үздэг. Цэцгээ докторийн бичсэн месасл хэд авьяан уншилгооны талаарх ном сурах бичгүүдийг өнөөдөр анагаах ухааны үндэсний их сургуультанд ашиглаж байна. Тэрээр эх орондоо болон Орос, Хятад, Тайван, Австри, Япон улсад эрдэм шинжилгээний 70 орчим өгүүлэл нийтлүүлж 100 гаруй онол практикийн хуралд илтгэл тавьжээ. Дээр үед ч одоо багшилж явах үед ажиллаа хийж явах үед үл энэ багш хүний ажлыг дүгнэхдээ энэ бүх бүтээлүүдийг авчирч ингэж агсаагаад ингэ тавиулаад одоо чиний бүтээл энэ байна гэж ажиллаад дүгнүүлдэг байсан. Судлаачийн ажил дүгнэх эрдмийн зэрэг цол хамгаалах болохоор бүр яг тулгаж үздэг. Цэцгээ эмч өнөөдөр месасл, дотор эрхтэн болон арьсны зарим эмгэгийг хэд авьяагаар оншилж, судалгааны ажлаа бие даан үргэлжлүүлэх зорилгоор цэцчин хувийн эмнэлэг байгуулан амжилттай ажиллаж байна. Эмнэлэг нь ходоод, бүдүүн гэдэс зэрэг хөндөд эрхтэн, уушиг, том үе, бамбай булчирхай, хөх, шүлсний булчирхайг хэд авьяагаар оншилдог. Дурандуулахгүйгээр яхад ходоодоо харуулна гэдэг чинь маш их аятайхан санагдав. Тэгэл ирж үзүүлээд шууд онш тавьсан. Эмчийн сайныг би тэгээд угаасаа жоохон ярьж явдгийн.
Тэгээд энэ тэнд өвж гин гэж хүмүүс хэлэхээр нь цэцгийн эмчтэр очиж дуран тулахгүйгээр амархан ундаа уугаал тэгээд харуулчихдээ штэ гэж битгдэг байх. Тэгэхээр тэгдгийн хүн гэл айгу гайхаад манай ахын нэг найз нь бас өвдөд цэцгийн эмчтэр бүр хамт ирж үзүүлээд тэгсэн чинь тэр хортой хавдар байсан. Хортой хавдар байна гэд ингээд онцлуулаад цаашаа хавдрал одоо нэг одоо гавьяатын сандууж юм Эрдэнэ очир эмчтэр бүр бичиг хийж өгсөн. Энэ эмчтэй. Тэгэхээр цэцгийн эмчнээ эндээс харахад бол зүгээр нэг ингээд оншоо тавиад орхичдгүү. Хамгийн гол нь цааш нь ямар хүнд хандах уу, ямар эмчтэр очих уу гэдгийг бүр ингээд зааж чиглүүлж өгдөг. Тэнд очиод эмчнэрээр хийлгээд маш сайхан болоод одоо болтол сайхан ажиллаад амьдраад явж байгаа. Хортой авдар байсан мөртлөө тэрийг бас цаг алдалгүй авахулсан. Монголын ангаа ухааныг дэлхийн хөгжил дэвшилд ойртуулж, Монгол эмчнэрээ чадваржуулах зорилгоор цэцгээ доктор Монголын Эрдэмтний хөгжлийн академи байгуулжээ. Академийн ажлын нэг хэсэг нь хэд авян уншилгоо буюу эхоны эмчнэрийг мэрэгшүүлэх. Энэ хүрээнд хавдар судлалын үндэсний төвийн эмчнэрт ходоод бүдүүн гэдэсний хавдрыг эхогоор илрүүлэх, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ходоод бүдүүн гэдэсний өвчин эмгэг болон уушгины хадгалгааг эхогоор хэрхэн уншилахыг заажээ. Хамгийн сүүлд бид нар Новосибирск 3 өдрийн бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Шинэ нөгөө Эрдэмтний хөгжлийн академи гэдгийнхаа шугамар бид нар яваад ирсэн. Тэгэхэд бол бүдүүн гэдэсний хавдрын тухай илтгэл тавиад ирсэн. Тэгэхэд тэнд байгаа эмчнэр бол маш их сонирхож ирсэн. Ер нь бол манай ихч хэмиг заавал стандартын дагуу мөртлөө айл болох хэлбэрчилж амарчлах тийм зорилготой байдаг. Бүдүүн гэцийг бэлтгэд бол Оросууд аль одоо гицүү процедур болсон тэр доороос клизм тавьж цэвэрлдэг байхад биднийх бол маань цэцгийн ихч өөрхөн зохиож патент авсан арга нь болохоор бүр амнаасаа эхлээд аанаас хүртэл цэвэрлдэг бүр йогийн аргаар 3-4 литр устай тийм дасгал хийдгээгээ бид нар тэн дээр илтгэл тавьж байхад бол Оросууд их маш их сонирхож исэн эмчнэр бүр энийг суралцаж болох уу, энийг тусгаалan очиж та нарыг заалгаж болох уу, эсвэл та нар энд ирэх үү, ямар төлбөртэй авах уу гэх бүр асуултаар бол болуулж лээсэн л да. Тийм шинэ аргыг бол маш их сонирхсан. Тэр ходоод гэдэс харсныхаа дараа, ууш гарсныхаа дараа үе харах гэж оролдож ирсэн. Тэхийн тул зүгээр нь яаж байгаа гэхээр нэг мөр шаар хүүхдүүдийн үлээдэг шааранд ус ичгээд тэр үчин бамбай харддаг байхад энэ дээр нь тавьж хитүүлчихэл тэндээ давхарч хараад бамбай харна, тэрнийгээ тавиад үе харна, хөх харна. Тэгж ордоод хөнгөд харагддаг юм. Тэгж харагддаг юм. Хүний толгой чи юм ороод. Тэг өөрөө сурыг гэсэн хүн гэрэн донтой болно гэдэг чинь тийм л байдаг. Зөв донтон байсан юм билүү гэдэг надад. Тэгээд үе хараад том үе хараад тэрэндээ баярлаар нэг хэд үений зураг нэг үеинд нь яс сургацсан хүн үеийн ингээ идэлцэн зургаа бол нөгөө эмчнэртэй явуулахаар зарим нь ойлгохгүй юу явуулсан юм чи нэг гэж. Инхээр нурам хугаал цацаа байли байт. Нийтлэн гэж идэв. Хаях жишээтэй. Тэгсэн чи одоо тэгэл дэлхийд даяараа бүгдээрээ хараад дэлхийд даяарт харж ил байсан байхгүй. Бид нар мэдэхгүй байсан. Би саваг утж мэдчихсэн байна. Одоо манай гинтлийнхэн шингэчэнд үений гинтл түнхний үений мотлог хүүхдүүд бүгдийг нь оншилж байна тийм ээ. Ийм маягаар л тэгээ явж байна. Одоо бол би үе рүүгээ ороод одоо хүзүүний шохоожилт мохоожилт гэдэг штеп. Тэрнийг харах гэж оролдоод одоо бол юунд болохоор бол одоо арьсны ихо гарчихсан арьсны хавдрууд арьсны өвчнөдөг оншилж ингээд шинжлэх ухаан хөгжих тутам юмнууд гараад байгаа учраас нэгдүгээрт бол эмч хүн, хоёрдугаарт эрдэмт хүн, гуравдугаарт багш хүн учраас ерөөсөө хосрогдож болохгүй. Хаана л юу хийж ин эднэрийнхээ төрөнд явах хэрэгтэй гэсэн ийм л ойлголт байдаг учраас би ингээд л одоо хөтөл сураад байгаа. Сурхаас л өөр юм байхгүй. Ном унших сурхай. Тэг тутмаа хүмүүс тэр яруу найраг уран зохиолын ном уншдаг би ихо гэл ном уншихын хоббитай. Интернет орон тэгээд шин заримдаа онцсонгүй загнууч хөрмөртэй зэт унтаач. Тэгэл донтоол нөгөө чи PC тоглодог хүүхд шиг л ихогийн шин юмнуудыг хараад дэлхийг нэг тэнчигдэг. Жадамбийн цэцгээ 1949 онд 4 охинтой айлын 3 дахь нь болж хорвоод мэндэлжээ. Унсан газар угаасан ус нь Хинти амигч өсөж төрнөж өөрийгөө олсон нутг нь Улаанбаатар. Аав нь хуучин зөвлөлт холбоот усад чекистийн сургууль төгссөн хуульч офицер хүн. Дотоод яам цагдан сэргийлэхэд насаараа ажиллажээ.
Харин ээж нь их тэнгэр засгийн газрын ордонд тогооч хийдэг байж. Дээдэст долгинохгүй доодост инэрлдээ явахыг ижи аав нь захидаг байлаа. Энэ захиасыг эгчдүүд рүү амьдралынхаа чиг шугам болгож үр хүүхдүүд дээж хэлж сургадаг гинэ. Цогцлжсэн улсууд нь ч ярьдаг. Манай ээж манай эмэгтэй хүн бас тийм шударга. Одоо нэг ямар хатуу ээж ямар чадуу ээж гэдэг чинь тийм байсан юм байна. Их хатуу сургаалтай тэрнийгээ барьдаг. Харцаар нь бид нар хөдөлдөг тийм байсан та. Ер нь тэгээ манай аав ээж хоёр бол биднийгээ сургахдаа хулгай хийж болохгүй, худал хийж болохгүй, ажлын цаг дасч болохгүй, цагтаа юмыг ажлыг хийсэн чи хий. Дээдэст долгонохгүй, доодост инэрл хайртай ийм хүн болдоор ажлын цагийн ерөөсөө хийх болохгүй. Тэгээ энэ бол бидний бүр багаас нэг хүмүүжүүлсэн бол бидний бүр амьдралын мөрөө болчихсон. Энийгээ чих мөдлөг болгоод амьдралдаа одоо хэрэгжүүлж байгаа. Тэр захиасын л одоо тэнгэрээс харж байгаа бүгдийг биелүүлж байгаа шиг л гэж хэлж яддаг шүү дээ. Азийн одонд төрсөн алтан гартай эмч. Цэцгээ эмчийн хань боргой насаараа хөрс ургамал судалж байгаа эрдмийн хүн. Хөдөө аж ахуйн их сургууль багшилж байгаад тэтгэврт гарсан доктор. Монголын агуу их оронч, яруу найрагч Очирбатын Даш Балбар агсантай үеэлүүд болоод ч тэрв утга зохиол, яруу найргийн онгод хиймэр авиас бэлгээр дүүрэн. Боргой эрдмийн ажлынхаа хажуугаар аав ээж, хань, охин, хүүдээ зориулан ном бичиж Пушкин, Есенин, Гамзатовын бүтээлүүдийг монгол хэлний орчуулжээ. Хандаа зориулсан Гангийн цагаан нуур номонд орсон зарим шүлэг нь дуу болон мөнхөрсөн байна. Би энэ амьдрал санамсаргүй юм гэж байдгүй юм байна гэж ойлгосон шүү. Бид хоёрыг бол одоо тэр тавилан заяан байдаг юм уу, бурхан юм байдаг юм уу? Яг л захиалгаар уулзуулсан байгаа юм да. Радио телевизээр явдаг дуу байгаа. Биний хандаа зориулсан тэр насаарал юм байгаасаа гэж. Гавьяач үтгцэн баясгалангийн зөвхөн жамдаа гэдэг цомог биш үү? Тэн дотор баясгалан дуулж байгаа. Ухаалаг эдүү яриан чинь уерэн жаргаа уйдах хэрэггүй юм үргэлжил юм байгаасаа гэж. Даруухан дэлгэн аасан чинь дасан жаргаа дахиад олдохгүй юм дандаа л юм байгаасаа. Эйлдэг даруухан аасан чинь эрхлэн жаргаа эргэж олдохгүй юм ийм игнэгтэл юм байгаасаа. Намблаг биенд чинь наалдан жаргаа найртай хайртай юм насаараа л юм байгаасаа гэж. Дэлгэн аашинд чинь эрхлэн жаргаа эргээд олдохгүй чимэн игнэгтэл Борынх гэдэг энэ айл охин хүү хоёртой байсан бол одоо ач цэгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн гэр бүл болжээ. Аав ээж, охин, хүү, бэргэд бүгд эрдмийн мөрхөөсөн докторууд. Том охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж эмч болсон. Японд докторийн зэрэг хамгаалжээ. Баг хүү нь эдийн засагч мэргэжилтэй. Санхүү эдийн засгийн их сургууль багшилдаг. Гэргитэйгээ хамт Оросд докторийн зэрэг хамгаалсан, эрдэм номд шамдан суралцах их хүслийг ижи аваасаа өвсөн гэж тэд ярьж байлаа. Дүү бит хоёрын доктор болоход бас аав ээж хоёрын хоёулангийнх нь нөлөө байдаг. Зүгээр өөр хүмүүстэй багш гэдэг үднээс нь яаж хэлүү харьцаж гинэ гэдэгт нь үнэлгээ өгдөг л дөө. Ягаад гэвэл би охин нь болохоор бас надтай бас арай өөрөөр харьцдаг гэж магадгүй гэсэн үднээс бол ингэж хэлж байна л да. Зүгээр хүмүүстэй шамнартайгаа хандж байгаа зэргээр нь анзаарч хахад болохоор маш шудраг. Тэгээд өөрийнхөө мэдлэгийг бусдад өгөх юмсан, илүүл мэдүүлэх юмсан миний мэдж байгааг бусд хүмүүс маань ингээд үнэхээр мэдээд сураад аваасаа харамгүй ингээд өөрийнхөө мэдлэгийг хүнд өгдөг тийм сайхан чадвартай, чанартай. Маам маань бол ерөнхийдөө маш юм шудраг. Яг амьдралын бодит түнийг байгаагаар нь байлгах юмсан гэж хүсдэг. Бүх юмыг зохицуулах гэж, бүх юмыг одоо хүүхдүүдийн төв өвдөгч хүмүүжлэлтэй болгох гэж, хүнлэг болгох гэж тийм ээ. Дээрээс нь урлаг, соёл, спортын бүх л одоо авиастай байлгах гэж
ингэж их зүтгэж ирсэн энэ амьдралыг эцэндээ одоо ч гэсэндээ энэ залурцаал явж байгаа. Цэцгээ эмч цаг наргүй их ажлынхаа хажуугаар хүү охин хоёроо багаас нь хийл, төгөлдргуур, циркийн дугуйланд хөдлөн аваачиж, урлаг спортын өв тэгш хүмүүжилтэй болгохыг эрмэлзжээ. Тиймдээж хэр баргийн ачаалал даах тэнхээдэ болсон шүү хэмээн хүүн ярина. Игчдэр чинь одоо цэцэрлэгээс ахуулаад цэцэрлэгт байхдаа хийлийн дугуйланд оруулчихсан шүү дээ. Тэгээ хийлээ ганцхан хийлийн дугуйлан биш. Тэгээ хажуугаар нь төгөлдөр өрийн дугуйлан гэдэг ажил имшгэл ойлгож байгаа л та. Дуртай байх ёстой юу, дөргөө байсаа мэдэхгүй шүү дээ. Явах ёстой л юмдаа явж л байгаа юм чи. Тэгээд явандаа яг ээжишгээ болчихж байгаа юм л та. Хичээлийн хажуугаар одоо намайг сүүлд 4-р ангиас хойш спортоор цирк рүү хүртэл оруулсан. Тэгээд спортоор хичээлэл өглөө нь хичээлээ дуусгаад софт тенсераас олон жил явсан. Тэгээд циркийнхаа бэлтгэлд явна. Тэгээ оройн нас 18 нар сургууль дээр бейсбол явна. Тэгээ хүн чинь нэг өдөр 6-7 төрлийн юм хийгээд тахлаар хоёр юм хийх бол нэг асуудал биш болол явчихдаг юм байл л дээ. Тэгээ одоо ч яг ээж байгаа дуурайгаад одоо нэг юм дээрээс тогтож чадахгүй дандаа нэг 2-3 юм давхар амжуулчих гал хийчих гээл үзээд идэв. Тэгээ тэр шин чанар маань одоо бас нэг ажил дээр ч гэсэн амар эргээр л нөлөөлж лээ л да. 10 настайдаа анхны цалингаа авч аав ээжээ баярлуулж явсан авьяаслаг охин амьдралынхаа турш олон хүний ажлыг нэгэн зэрэг амжуулсаар л явна. Учир нь тэр чадахгүй, мэдэхгүй гих үгнээс зүхтэж, үргэлж сурч, мэдхийн төлөө тэмүүлсээр иржээ. Одоо ч тэр цаг үетэйгээ хөл нийлүүлэн ангаах ухаан тэр дундаа чанд авиа уншилгооны салбарт гарч байгаа ололт амжилтыг бусдаас төрүүлээд мэдчихдэг болохоор шавнар нь байн холбоотой байдаг. Багшаараа одоо ч залгасаар явандаа хэмээн бахархан ярьцгаана. Багш тэрийн зам нь бол оюутан байх цагаас эхсүүлээд өнөөдрийн энэ хувийн салбарт хүртэл одоо бас багшийн барилгаа хിവэрээ явж байгаа. Ер нь бол олон багш нар бид нарт тэр дотор бол яг өнөөдрийн хүртэл одоо яг ингээд багшийн барилгаагаараа энэ амьдралын одоо яг би хөдөө орнуудад бас нэг 5 жил ажилласан. Ингэтэл багшаасаа нэг жоохон түрүү холдсон баг. Тэгэл буцаал Улаанбаатар шилжиж ирээл тэгэл дахиад эргэл багштайгаа холбоотой ингээд маш олон жил ингээд явж байгаа. Хизээж сурхаа л орхихгүй хүн манай ихчл одоо дал шүргэж явж байгаа гэхэд өөрийгөө үргэлжлэлтэй ажиллаад байнга шинээр юу шин технологи хаан шин юм гарч ийн бүгдийг тэрийг уншиж судалж байдаг. Одоо ч гэсэн англиаа үргэлж сайжруулж лээд ерөөсө хизээч сурахыг бол хойш нь тавьдгүй. Хүн бол сурахад бол хизээч оройтхгүй гэж боддог. За яг одоо нэг тим юм би одоо би хараад бас яхан дадчихлаа. Хүүхдүүд хэлж өгмөр байх юм. Яах вэ би юм ба гэл ингээд уцтдаг байх. Тэгэхээр одоо тэгдэг хүн хэд байх уу? Тэгэхээр алхам тутамдаа л дандаа өөрийгөө хөгжүүл дандаа шинэ юмны төлөө явж байдаг. Ийм л багштай. Энэ хугацаанд одоо олон жил удирдах ажил хийсэн цаашдаа бол ер нь эмчэн хийх юмсан гэсэн юм хүсэл мөрөөдөлтэй байдаг байсан. Тэгээ чухам юуны юмч болох вэ гэдэг нарийн сайн доктор чадаагүй тийм л байсан да. Эсвэ өгч бол одоо шав болоё гэсэн олон одоо эмчнэр, залуу эмчнэр олон хүмүүсүүд байдаг. Тэдний нэг бол одоо миний хоёр охин хоёулаа эмч юм байна. Тэгээ хоёулаа одоо цэцгээ багшийн одоо шав болсон. Тэгээ бид нар шинэ гэрээс гуруулаа одоо ингээд багшийн шав болж ажиллаж байгаа. Энэ германд 10 хоног явж сургалтанд суралцаад тэгээд ер нь эхоны мэрэгжил гэдэг юм одоо цэцгийн багшаар бас нэлээ яриулж тэгээд ер нь өнөхөрийн одоо их сайн орхиж таны шав болно шүү гэж ингэж одоо ярьж хөрж байсан. Тэгээд дараагаар нь одоо цэцгийн багшийн сургалтанд орж суралцсан да. Нөөц бололцоо бол одоо шавхтшгүй нөөц бололцоо байгаа багш маань саяхан олон улсын хуралд бэлтгэл тавиад гадаадын одоо орны судлаач нартай өөрийнхөө судалгааны ажиллагаа хуваалцаа. Тэгээд эхнээс нь тэр улсууд маань бас энэ Монголын амгаах ухааны талаар ойлголт авъя, багштай бас туршлага солилцъя гэсэн юм эхнээсээ ирэхээр болсон байлээ. Монголд ирж манай дүрс онцлогооны одоо хурлуудад оролцохоор юм яриа тохиролцоо хийж байгаа. Тэгээд би бол багшигаа бол байн хүндэлж явдгууд бол
өшөө маш олон мянган шавнаар эрдэмтэн төрүүлнэ гэсэн юмд итгэлтэй байдаг. Циркийн манежны голд 8 сандлын оройд динжигнэх ундааны шилэн дээрх тэнцвэртэй уран нугаралд бяцхан охинд нугарч хугархааргүй тэсвэр хадуужил хүн шиг л хүн байх агуул сэтгэл бэлгэсэн байж мэднэ. Миний одоо өчнөө олон жил болоод олон одоо хүнтэй үерхий найзлж ингэсэн дотроос одоо хамгийн дотны найзгээ үлцэцгээ хүн чанарын хувьд их сайн нэг зангаараа тий олон таван ааш байхгүй бид хоёр одоо нэлхаас бага зангаа мэднэ өдөө баригдаа хоёроо өвт биеиндээ өвтөө орж явдаг байсан Вьетнам ингээд явж байхдаа хоёулаа жимс хувааж дээл явдаг байсан ятарсан зовсон үед бие муу болсон ч гэсэн цэцгээр утсан тийм ээ цэцгээ би одоо ямар юм ч үзүүлгээ чи намайг дэгдээдэг ч миний энэ тэгчлээ ингэчлээ гэх тэгээд бол ерөөсөө ямар ч тийм юугүй тэр шаас янзгүй те чин сэтгэлээсээ хүнд харьцаад тусалдаг. Тийм л найз. Хүний энгийн нүдээр ингээ харах юм бол жирийн л нэг эмхтэй эмч хүн. Үнэнтэй бол би цэцгээ эмчигээ өстэй гайхамшигтай эмхтэй л гэж боддог. Бид хоёр анх одоо 70 оноос хойш нөхөрлөд өдний хүртэл 46-7 жил хамт нөхөрлөж ажиллаж амьдарч явна да. Алив бүхэнд шудраг ханддаг. Ер нь хэнийгч байсан хуураад өнгөрөөе гэж хизээч боддгоо. Дандаа одоо үнэн шударгын төлөө зүтгэж явдаг. Тэгээд дандаа шинийг ирэлхийлж явдаг. Шин юм одоо юу гарч байна? Юу бий болсон байна? Тэр бүгдийг би мэдэх юмсан. Тэгээ олон сайхан шавнартай тэдэндээ хэлж өгөх юмсан гэл тэд нар нь үргэлж ирээл багшаасаа зөвлөгөө авч байгаа харагддаг. Дуулсан сонссон мэдсэн бүхнээ бидэнд бас хөөе тийм шин юм гарсан байж орч үед гэж хэлж өгч идэг. Тэгээд дан одоо эрдмийн ажил хийхээсээ гадна маш их авьяаслаг гэрвэл гэж би боддог. Хүүхдүүдийнхээ авьяасыг, өөрсдийнхээ авьяасыг маш их хөгжүүлсэн. Одоо тал бүрийн одоо авьяастай тийм хүмүүс л гэж боддог. Нөхөр нь сайхан дуулна. Одоо дээр үеэс одоо тийм уран сайханчд гэж байхад тэрэн дотор бүр алдартай хүмүүсийн одоо нөгөө сонсох дуртай дуу явуулаач гэхэд дуулдаг. Дандаа тэрийг сонсдог бид нар залуу байхад тийм одоо сайхан дуучин байсан. Цэцгээ өөрөө сайхан уран нугараач хүн байгаа юм. Хоёр хүүхэд нь бол сайхан дуулна, сайхан хөгжимдэн, дуу зохион. Ингээл бодоход их л сайхан ховорхон гэрүүлэл гэж би боддог. Энэ бүхэнд цэцгээгийн маань оруулсан хувь нэмэр оруулсан их л одоо гайхамшигтай хүндэл гэж би бодд юм да. Насан туршийн амараг чимэн надад анжааргалатай Мушига гизэгчин голын ус шиг хараха Мянцан зөөлхөн талын салхины үнэрэдэ Бишэх царайчин тэнгэрийн од шиг гэрэлэтэ Миний сэтгэлд зүрэлэх одгүй гэрэлтэнэ Тэртээ уняртах номын хөндийн ихэндээ Тонтой гэрийн чин алтан багнан болох юмсаа Түмэнтэй нийцэх өрх гэрийн чин дотоо Тоотой насны чин намараг ханин болох юмсаа Үргэлж уужуу тайван, үргэлж эгэл даруу, үргэлж итгэл даах тийм л чанар цэцгээ эмчид бий. Ангаа ухааны салбарт 40 гаруй жил зүтгэхдээ зүрхний мэс заслаар мэрэгсэн хуруу дарам цөөн эмэгтэй мэс засалчийн нэг болж Монголд хэд авьяан оншилгоог анхлан нэвтрүүлж түүжээлэн хөгжүүлэх үйлсэд одоо ч манлайлан оролцож яваа эрхэм эмч эрдэмтэн багш цэцгээ үнэхээр л хийж бүтээхийн их урам зоригоор хөглөгдсөн хүн билээ. Хоёрдугаар ангиасаа жүжигч юм болоо цэрэгчин, сурагч, дараа нь судлаач, эмч, дараа нь ЭХО-гийн анхны эмч, ангаа ухааны шинжилгээний доктор, профессор ингээл дандаа хоёр ажлыг хослон хийдэг юм одоо төрөлхийн тийм авьяастай. Монголын улсын мэс заслын түүхэнд бол ганц эмэгтэй хүн л одоо байсан да тэр нь Ичи Орлоо. Гэтэл араас нь залгаж одоо ингээд хамгийн хүнд салбар хүний зүрхэнд хөрнө гэдэг чинь бол одоо тийм хялбар ажил биш шүү дээ. Хүн бодож болно. Тэгтээ хэрэгжүүлж хийж бүтээхэд бол
Тэр чинь хэцүү зүйл, төвөгтэй зүйл. Ер нь Монгол улсад яг шинжлэх ухааны доктор хамгаалсан цөөхөн хэдэн эмэгтэй одоо судлаач нар эрдэмтдийн нэг гэж багшаагаа хүндэлж үнэлж явдаг. Шинжлэх ухааны доктор профессор гэдэг чинь шагнал биш ээ. Хүн одоо 20-30 жил ажиллаж байсан, ажиллаж бүр өөрийнхөө чадлаар одоо бүр ном хаялцаж байж одоо өстой үзэл тарж байж авдаг одоо эрдмийн зэрэг болохоос биш төр засгаас нэг шагинчихсан юм биш ээ, гээгүүлчихсэн юм биш. Энэ эмчт дулаав тэр гавь ядам жардаа эмч энэ гэдэг цол хараахан аваагүй бах өх хэрэгтэй шүү дээ. Аль зүрх өстой тэр цол зэрэг энэ бол тэр эрдэмтэн хүний чинь тарих толгой сэтгэн бодох чадвар нь хөксөрдгүй шүү дээ. Тэтгэврт гардаггүй. Энэ бол одоо батлагдсан зүйл. Гавьяа одоо багшчулсан болох уу, гавьяад эмччулсан болох уу? Яваал очиход л ингээл мэдэхгүй юм асуухлаа төдөө оны миний судалгааны материал дээр яг нэг ийм өвчтөн хүн байсан гэж гараад ирдэг байхгүй. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө судлаач, багш, за тэгээ маш сайн эмч гэдэг ингээд ярих юм бол манай салбарт бас л өөрийнхөө одоо хэмжээнд маш их хөнгөрөлтийг хийсэн. Ийм л одоо эмч, эрдэмтэн, багш ийм л хүн байгаа юм. Эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөөн гих үгний утгыг өөрийн биеэр үлэрлэн буй эрхэм эмч анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль багшилж байгаад 10 гаруй жилийн өмнө гавьяаныхаа амралтанд гарсан ч эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөр мэдлэг боловсрлоо зориулсаар явна. Цэцгээ эмч олон шавьтай. Тэдэн дунд төрийн шагналд хүний гавьяа тэмчээс эхлээд эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлж яваа эрхэмч байна. Харин цэцгээ эмч анагаахын шинжлэх ухааны доктор оюун ухаанаараа судалсан мэдлэгээрээ олж авсан энэ л алдар гавьяанда тэр хайртай. Судалгааны ажлын үнэн чанддаг хүн л тэрний хийнэ гэхээс тэр хүн бол ойлгодгүй л дээ. Тийм учраас их юм бол манай Монгол улс хөгжих ёстой. Үнэн санаанаасаа жинхэнэ судалгааны ажил хийгээд үнэн санаанаасаа эрдэмтдийн чимхнээс төрөөд ивэл манай улс хөгжинэ л дөө. Цэцгээ эмч алтан үеийн эмч нараас суралцж, тэдний удирдлага дор мэрэгшиж, эрдмийн замд хөтлөгдөн, их шинжлэх ухаанд хөл тавьсан ховрхон аз завшаан хувь заяанда талархаж, би чинь Азийн одонд төрсэн хүн шүү дээ гэж хэлэх дуртай. Дээдэст долгонохгүй, доодост инэрлтэй байх эцэг эхийнхээ захиасыг үргэлж санан. Алдар гавьяаны төлөө бус ангаах эрдмийн төлөө судлан шинжлэх их үйлсийн төлөө явсан нь гайхамшигтай түүхээ эгэл даруухан бичиглэх эрхэм хувь заяа түүнд олгожээ. Хүмүүст амьдрал бэлэглэхийн ариун замыг тэр 40 гаруй жилийн өмнө эргэлт буцалтгүй сонгосон. Тиймдээж тэр үнэхээр Азийн одонд төрсэн алтан гартай эмч билээ.